Би ямагт нээлттэй болохыг бол хичээж ирсэн. Өнөөдөр зарим хүмүүс намайг одоо баг задгаан амтаа гэж ярих нь холгүй байдаг. Гэхдээ нээлттэй байгаад, шудраг байгаад, дотор байгаа зүйлээ гаргаад хүнд хэлцдэг бол хүний харилцаа илүү тэгшхэн, сайхан, илүү дутуу хардлага сэрдлэггүй хөгжих боломжтой болоо гэж боддог. Өөрийнхөө хийжсэн бүхэл ажил дээр тэгж хандахыг хичээж ирсэн. Өнөөдөр Хас банкны санхүүгийн тайлан мэдээг гаргах, холбогдох байгууллагууд руу улирал бүр илгээх, интернет сайтн дээр тавих, сонин хэвлэлээр мэдээлэх, тэрнийг нэг ёсны бас сурталчилгаа болгоод явчихжсэн тийм түүхтэй. Хийж байгаа бүх ажил маань нээлттэй, миний амьдрал нээлттэй байж ирсэн. Өнөөдөр төр засагт бол ил тод нээлттэй байх, шулуун, шудраг байх хандлага бол бий болоод байгаа. Сангийн яамн дээр өнөөдөр цахим тендерийн журмыг батлаад Монгол улсын төсвөөс хэрэгжиж байгаа бүхий л төслүүдийг цахим байдлаар явуулах ажлыг бол эхлүүллээ. Цахим худалдаа авалтын асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн орчин бий болчлоо. Цахим гарын үсгийн хууль батлагдсанаар иргэд маань тайлангаа биеэр авчиж хүргэж өгч, тойрох хуудасаар зуруулан хянуулж шалгуулж чирэгдэж байж төрийн үйлчилгээг авдаг байсан бол өнөөдөр татвар дээр, гайл дээр, санхүүгийн тайлан дээр цахимаар өгөх ийм сайхан боломж бол нэгдлээ. Бидний хувьд Твиттерт сангийн яамыг нэгтгэх, цахим худалдаа авалтыг Твиттерээр зарлах, Фэйсбүүк хуудастай болгох, төсвийн ил тод байдлыг хангах, хэн ямар татвар төлж байна, уул уурхаагаас хэдийг олж байна, тэр мөнгийг нь хааш нь яаж зарцуулж байна, ямар хууль батлагдсан юм, төсвийн задаргаа нь ямар байгаа юм гэдгийг бол ард иргэд маань харах тийм сайхан боломж нэгдсэн. Миний хувьд бол өнөөдөр аль болох залуустайгаа харьцаж ажиллах сонирхолтой байдаг. Би аливаа өөрчлөлт бол хүний сэтгэхүй, сэтгэлгээ, зүрх сэтгэл дотроос бол эхэлдэг гэдэгтээ бол бүрэн итгэдэг. Тийм учраас нэгэнт өдөр болгон хүн болгонтой уулзаад гар бариад одоо тухалд сууж уулзах боломж гарахгүй учраас сошиал медиа буюу шинэ энэ цахим орчинд хамгийн тэргуунд нь яваад залуустай урам зориг өгсөн ном, сонссон үг, тохиолдсон үйл явдлыг бол ямагт хуваалцаж явж ирсэн. Залуучуудын сэтгэлд бол хүрч байгаа. Зарим нэг хүнд бол тодорхой хэмжээнд амьдралынхын чиг хандлагыг ч гэсэн өөрчилсөн тийм өгнүүд миний цахим хуудасаар дамжаад ирлээ гэдэг тийм мэдээг надад хэлдэг. Өөрсдөө тааралтаад гавьяахаа таны тэр хэлсэн өгчин, тэр түүхчин надад маш ихээр нөлөөллөө, илүү их зоригчлоо, шин санаа авлаа гэдэг тийм байдлаар хүмүүс эргээд надад сэтгэлээ хэлдэг. Тэрэнд нь би урамшаад улам их эрчтэйгээр, улам илүү ихийг хийж, улам нээлттэй байх талаар бол цочшгүй ажиллаж байна гэж бодно. Өглөөс ирээд орой орондоо